За бүгдэнд нь өдрийн минь. За намаа байна. Та бүхэнтэйгээ ойр дуулцсангүй. Ойр дандаа бүжгэрэл олсон байгаа тий. Тэгээ 100 бүжгэрээ олсон байгаа. 100 бүжгэрээ олсон байгаа. За миний хувьд болохоор багасаа 100 бүжиглэх туртай. За ер нь бол бүжгэн дэм туртай байсан тий. Багтаа бас элэгтэй болохоор Монгол бүжиглдэг байсан. Тэгээд бүжиглэхийн дараа болох тэгээд Солонгос яваад Солонгос талаар яг K-pop бүжиглээд тэгээд Монголоо ирсэн чинь ерөөхдөө Латин Америк бүжиглэж таасан. Латин Америк бүжиглэж цаг гаргаж би амжихгүйсэн учраас ерөөхдөө тасгал маягаар одоо зумба бүжгийн илүү их хичээлж тий ингэж байдаг болсон байгаа. За тэг бүжигч яах вэ? Тэгээд танастайгаа энэ удаа хятад хэлний талаар хуваалцсан. За хятад хэл маань яг ямар чухал вэ дээ? Дээрээс нь одоо энэ орчин үед дэлхий дээр яагаад хятад хэлийг сурах хэрэгтэй болсон хэлний сурах зөвлөгөөн дээр болохоор хятад хэлийг хэрхэн сурах талаар дээрээс нь яаж юу бэлдэх талаар та нартай гоё хүргэсэн. За харин өнөөдөр болохоор та нартай юу хүргэх вэ гэхээр яагаад хятад хэлийг сурах хэрэгтэй вэ? Яагаад хятад хэлийг зайлшгүй сурах хэрэгтэй вэ? Тэр миний зүгээс биш. Одоо би интернетээс судлаад дээрээс нь яг надад тохиолдож ирсэн тийм миний яг бодож ирсэнтэй нийцсэн учраас та нартай баталгаатай мэдээлэл бас өгөх болно. Тийм болохоор 大家好，我是糯米。我现在给大家说一下为什么需要学中文。为什么需要学中文？然后这个世界上中文为什么这么重要？先说一下。Тэгэхээр нэгт болохоор мэдээж та нар маань бүгд мэдж байгаа дэлхий дээр нэгт эмгэг явж байгаа тийм хоёр хятад явж байгаа. За 1.3 тэрбум хүн мэдээж хятад хэлээр ярьж байгаа. Дээрээс нь хятадууд маань зөвхөн одоо хятадаа байгаасаа гадна маш олон газрууд суралцаж дээрээс нь бизнес хийж ер нь ингээд хаасайгүй одоо миний сонсноор бол би саяхан төрүүлээд Солонгост явхад Солонгос одоо Мёнгдон гэдэг нэг гудамж байдаг. Тэр үгээд гудамж байдаг. Тэгээд тэр гудамж орой Солонгост ажиллаж исэн байхгүй юу? Тэгээд ажлыг явж исэн чинь ингээд хийх нь бараг хэвчээ. Тэгээд бургер би бас идчихсэн. Тэгсэн чинь яг ингээд миний хажууд бургер идчихсэн хоёр хүн хүртэл хятад байж таашна. Хятадаараа ингээд яг ингээд тийм хятад байгаа юм шиг тийм болчихсон. Яг тэгвэл ингээд хятадын хүн ам их гэдгийг харуулад байна л да. Тэгээд тэр хүн тэгээд юм ер нь бол ингээд гадаа ингээд бичиж байгаа. Тэгээд дээрэс нь хоол нь хятадаар биччихсэн. Хятадаар ер нь ингээд меню хүртэл бараг зарим газар нь менюгээ бас хятадаар бичсэн, ханзаараа биччихсэн тий. Тэгээд хятад хүмүүс бас тэрийг ажилладаг байх жишээний хятад хүмүүс өөрсдөө ажилладаг. Солонгос улс тий. Тийм. Тэгэхээр ингээд маш олон зүйлүүд байна л да. Тийм болохоор ингээд давуу тал байгаа байхгүй тий. Хятадын хүн бол одоо ингээд хажууд байгаа хүмүүсийг хүнтэй ингээд чөлөөтэй харьцаад ингээд гоё хэмжээний тэгээд ихэнх одоо жуулчд нь бас хятадууд эзэлдэг. Тэгэхээр ер нь бизнес хийхэд тий хаанч явж исэн хүмүүстэйгээ гоё харилцаад ойлголцоод хүмүүсийн соёлыг мэдээд тий дээрээс нь илүү зүйлийг мэдэж ойлгож одоо нүд тайлах гэдэг тийм ингээд тийм нээлттэй байхад хэрэгтэй хэл гэж би бодож байна. Тийм учраас энэ бол нэгт шалтгаан нь бол зайлшгүй гэдгийг бодож байна. За дээрээс нь одоо ингээд би Америк бол одоо харах явж үзег байна. За Америкт бол гэсэн Chinatown гэж байдаг гэсэн. За тэгээд Японд байдаг. За өөр олон улсуудад бас байдаг гэж би сонссон. За Австралид ч гэсэн бас байдаг. Манай Австралид ингээд манад хэлжсэн. За Австралид бол хятад бол барилгаараа маш их одоо тэргүүлж байгаа олон барилга барилгаж байгаа. Хэл сурахаар маш давуу талтай болж байна. Бол англи хэлтэй байхад ингээд явж болдог те хаанч алсгүй гэж ярьдаг байсан те. Одоо болохоор хятад хэлийг хятад хэлж гисэн сурсан байхад хаанч одоо ингээд баг хүмүүстэй харилцаад ингээд явах боломжтой болоод байна. За хоёр дахь шалтгаан болох дээр за технологи маш хурцтай хөгжиж байгаа бүгдээрээ мэдж байгаа тийм. Тийм болохоор хятад хэлийг одоо хүмүүс сурахад маш хэцүү. Дээрээс нь ер нь ингээд ханзын хүн ингээд харах байдал одоо миний хувьд харах байдлаас нэг үгсэн л дээ. Ханз шийдэх хэцүү. Маш олон зурлагтай, олон ханзтай гэдэг
тийм их. Яг үүндээ бол дөрвийн хувьд маш цөөхөн дөрвтэй. Дээрээс нь ер нь бол яг ингээд хялбардаа явагдсан юм байна. Би яг одоо ингээд судлаад үзсэн чинь амар тийм хэцүү одоо хэлнүүдийг бодвол хамаагүй хялбар байдсан юм байна гэдэг судалгаагаар нь батлагдсан байна. Тэгэхээр бүгдээрээ тийм амар хэцүү биш шүү гэдгийг хаалтаа бас хэлмээр байна. За. Тэгээд хамгийн гол нь техник технологи хөгжсөн учраас хятад хэлийг сурахад маш амар болгосон. За саяхан та нартай би өөрөө жишээ хэлье. Шанхайгийн засгийн газрын төлөв рүү apply хийгээд HSK өгөх болоод HSK 5-ыг өгсөн. За давхар ажилтаа байсан учраас 6 жил надад цаг байгаагүй. Тийм болохоор би баталгаатай нэр гэж бодоод яг 5-ыг өгөхөөр шийдсэн байгаа. За тэгээд 5-ыг өгөх явцдаа би өмнө болохоор маш олон зузаан ном тэгээ материал бэлдээд ингээд хийгддэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь сая яасан бэ гэхээр зүгээр л би HSK бэлдэх аппликейшн утсан дээрээ татаад тэгэл завтай үедээ сонсоод завтай үедээ номоо уншаад завтай үедээ одоо завтай үедээ найстаа хятадаар ярьдаг ч юм уу эсвэл хятад таньдаг хүмүүстэй ярьдаг ч юм уу ингээ бэлдээ явуулсан. Ерөөсөө л хэм маягаараа заавал цаг гарахгүйгээр ингээ дуртай үедээ ер нь ингээ цагаа өөрөө зохицуулаад ингээ бэлдээд явуулсан баггүй. Тэгсэн чинь маш гайхалтай дүн аваад тэнцсэн байгаа. Тэгээд ер нь замны тэнцэж яах вэ те? Аппликейшн ингээ бий болчихсон. Ингээ заавал ном авч цаас бэлдэж мөнгөөр худалдаж авч хүртэл ингээ хятад хэлийг сурах шаардлагагүй болсон юм шиг надад бүр санагдаад энэ техник технологи ямар гайхалтай юм бэ? Ямар биднэрт ингээд маш том боломжийг олгож байгаа юм бэ 21-р зуунд. Тэгэхээр энэ боломжийг хэдүүлээ ашиглая гэж би хүсмээр байна. Тэгээ би ч гэсэн яг энэ боломжийг ашиглаад ингээд сургуулаа хүртэл өөрөө apply хийгээд ямар ч зурчлалгүйгээр те ингээд чадсан байгаа. За тэгээд одоо удахгүй хариу нэрнэ тэнцээсэй гэж би залбираа сууж байгаа. За тэгээд дээр бол юм жишээ байна. Адилхан та нар маань ч гэсэн яг энийг ашиглаасаа гэж хүссэн. Хятадд бол компьютероор дээрээс нь бичгээр гэж хоёр янз байдаг байхгүй юу? Тэгсэн чинь энэ удаа болохоор Монголд ч их айгүй азтай коронавирус тараад яг компьютероор авч тарсан. Би гэртээ сууж байгаа л өгсөн гэсэн. Тэгээ гэртээ сууж байгаад өгтөө яасан бэ гэхээр нөгөөний бичгийн шалгалтын албан дээр ингээд компьютероор зөвхөн ханзын таньдаг те ханзын таньдаг дээрээс нь дуудлагын мэддэг байхад л болчихж байгаа байхгүй юу? Яа заавал маш олон зорилготой байдаг шүү дээ. Ер нь бол ихэнх тэр зүйлээрээ бичгийн тэр юм дээр бол бичгээр аягүй ханддаг байхгүй миний хувьд бол тэгэхээр би бүр тийм дээр аягүй гоё. Тэгэл ханзаа таньдаг би ханзаа угаасаа маш сайн таньдаг юм уушаад ингээд сайн ойлгоод сонсоод өгдөг учраас ханзаа бол ингээд ойлгочдөг. Тэгээд ингээд бичээд ингээд өгсөн байгаа. Тэнгүүд нөгөө компьютероор хүчиж байгаа учраас ханзынхаа олон зурлагыг зурх шаардлагагүй цаг чинь тэрээс компьютер дээр зөвхөн та таньдаг байхад л болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш том технологийн даваа тал юм а гэдгийг би эндээс бас харсан байгаа. Тэгэхээр энэ технологи хөгжчихсэн байгаа цагт тийм ээ хятад хэлээс бол бүр 10 дахин би хэлбэрчсэн гэж бодож байна. Би бол 13 он сурч ирсэн. Тэгэхээр 8 жилийн өмнөөс бол ингээд маш хялбар болсон байна гэдэг яг эндээс бүгдээрээ харж байна тийм ээ. Хятад улсын эдийн засаг байна тийм ээ. Тэгэхээр энийг бол их хүмүүс маш сайн мэдж байгаа. За эдийн засгийн хувьд бол сүүлийн одоо 35 жил хятад улс маань маш эрчимтэйгээр одоо ер нь 35 жилийн өмнөх хятад маань болохоор ядуугийн бараг тэг 3 дахь улсад одоо ингээд жагсчихсан байх нь. За одоо болохоор дэлхийн бараг топ эдийн засгийн одоо үзүүлэлтээрээ дээгүүр явж байгаа улсуудын нэг шүү дээ. Тэгэхээр яг энэтэй бас маш холбоотойгоор дэлхийн хятад улс маань бизнес хийхэд амьдрал хөл тавихад маш гайхалтай улсын нэг болсон байх нэ. Тэгэхээр хятад тэр тэрбум гаруй хүн маань зөвхөн хоорондоо дараал ярьдаг. Ерөөсөө англи хэл сурхан сураад ингээд мэдээж явдаг. Гэхдээ англиэр ерөөсөө ярьдаггүй. Англиэр ярьдаг хүн бас маш цөөхөн байдаг. Хятад очих бол бүх юм хятадаар бүх юм нь хятад хэлээрээ явагддаг. Тийм учраас бид нар хэвээ хятад хэлийг илүү бас амьдралд хөл тавихад тийм ээ өөртөө ашигтайгаас одоо мэдээж хэрэгтэй тавьж байгаа. Гэхдээ амьдралд хөл тавих талаас нь хэдүүлээ харах юм бол илүү бас зөндөө одоо ашигтай тийм зүйлүүд байгаа байх нь. За тэрбум хүний одоо санаа оноо бодлыг хэдүүлээ ойлгож авах гэдэг маань үнэхээр том бидний харах өнцгийн хувьд дээрээс нь тэгвэл таньж мэдхийн хувьд
өөрсдөө сархын хувьд хувь хүний хөгжлийн хувьд маш том хөгжих боломж гэсэн. Бас тэрбум гаруй одоо тэр хүмүүстэй нэг хүчин харьцаад явах юм бол маш их зүйл нь дээрээс нь маш их зүйл ойлгож авна. Тэр үед би WeChat-ийн контентыг маш үзэж байна л да. WeChat-ийн одоо channel-тай болчихсон. Яг YouTube channel гэдэг шиг WeChat channel гэж байгаа. Тэр channel руу оронгууд маш олон контент, маш олон одоо тийм зүйлүүд байна л да. Тэгээд хамгийн гол нь ялгаатай зүйл нь юу вэ гэхлээр миний харснаар маш хэрэггүйгээс хэрэгтэй нь илүү байгаад байгаа. Тэгээд үнэхээр гайхсан яг үнэндээ. За би яг үндэ хэцүүдийн талд ороод те ингээд хэцүүдийг магтаад байгаа чинь биш. Энэ бол яг нөгөө нэг сурах биш шалтгаан эрэг талаас нь ярьж байгаа тийм ээ. Тэгээд та нарыг маань илүү тэр талаас нь ойлгосоо тийм ээ хараасаа гэж хүсэж байна. Хитрхээ их олон одоо сошиал дунд сошиал ухаад ахаар тийм ээ сошиалыг илүү орлоод ахаар толгоо маань эргэх надад ийм тохиолдол зөндөө байдаг. Гэтэл би WeChat-ийн channel руу орсноор маш хүнд хэрэгтэй одоо тэр контент нь их тий сурах юм ихтэй байсан. Дээс нэг ганцхан хятад хүмүүсийн контент биш, гадаад хүмүүс тий европчууд хамгийн гол нь Америкчууд одоо өөр ихэнх хүмүүсийн европчууд эс тэр европчууд хятадаар яриад контент хийгээд байгаа надад илүү тийм одоо бүр ингээд одоо тийм мэдрэмж төрсөн. Хятад хэлээ улам сайн сурыг, улам сайн сайжруулъя те. Ягаад тэр Европ хүмүүс ингээд хятад хэлийг сайн сураад контент хийгээд байгаад яваад те юм гайхалтай зүйлийг ингээд бүтээгээд сайхан амьдраад тийм ээ. Ингээд амжилттай явж байна. Тийм ээ хятад хэл ийм учраас одоо би ч гэсэн хятад хэлээ сайн сураад тэр хүмүүсээ яг адилхан болохыг ингээд илүү хүсэж мөрөөдсөн тийм. Өөрөдөө миний ярих зүйл маань ингээд дуусч байна. Бүгдээрээ намайг анхааралтай сонссон миний YouTube channel-ыг дагдаг та нартай маш их баярлалаа. За дагаагүй хүмүүс маань хэрвээ танд хэрэгтэй, үнэхээр таалагдсан бол subscribe хийхээ мартаа гэж хэлмээр байна. За бүгдээрээ өдрийг сайхан өнгөрөөе.